Сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Сайн. Дүүдүү хүүхдээ музей тавтаа морил. Өнөөдөр манай дүүдүү музей дээр маань 32 дугаар сургуулийн 3-ын Ё ангийнхаа хүрэлцэн ирсэн байна. Хүүхдүүдээ та нар шинжлэх ухааны ертөнцөөр аялахад бэлэн үү? Бэлэн. За тэгвэл хэдүүлээ орж дүүдүү хүүхдээ музейтэйгээ танилццгаая. За найзуудаа туршилтаа эхлэхэд бэлэн үү? За таад уусмал гэж юу юм болоо мэдв үү? Энэ юу лээ? Гэрт байдаг, айл болгоно гэрт байдаг юм. Бок гэж байна. За энэ болохоор соод гэхгүй юу? Соод. За тэгвэл одоо би энэ соодноос аваад энэ ус руу хийгээд утгачих. За энэ уусмал мөн болов? Уусмал мөн баггүй юу? Уусмал гэдэг нь болохоор хоёр болон түүнээс дээш төрлийн хоёр өөр бодисыг хооронд нь нийлүүлээд ийм нэг төрлийн жигэд ийм холимог үүсгэхийг уусмал гэж байгаа байхгүй юу? За тэгвэл нь штэ хатуу уусмал байж болох уу? Юу гэж бодож байна? Хий уусмал байж болох уу? Болно тийм ээ. Өнөөдрийн туршилтаараа бид уусмалын тухай мэдэж авч байгаа. Тэгэхээр уусмал гэж юу вэ? Бас хий болон хатуу зүйл уусмал байж болдгоо гэж та нар бодож үзсэн үү? Уусмал гэдэг нь хоёр ба түүнээс олон бодис хоорондоо жигд холилдсон зүйлийг хэлдэг. Жишээ нь давс усан дуусгаад бид давстай ус гэж нэрлэдэг шүү дээ. Харин сонирхолтой нь уусмал заавал шингэн байх албагүй. Бидний өдөр тутам амьсгалж байдаг агаар өөрөө уусмал байдаг. Агаар дотор азот, хүчил төрөгч, нүүрс хүчлийн хий зэрэг олон төрлийн хий жигд холилдсон байдаг учраас хийн уусмал гэж нэрлэж болно. Мөн хатуу зүйлч бас уусмал гэж чадна. Жишээ нь гуйл гэдэг металл зис, цайрын холимог. Харин ган нь төмөр ба нүүрс төрөгчийн холимог бөгөөд эдгээр нь хатуу уусмал юм. Тэгэхээр уусмал зөвхөн шингэнч биш, хийч байж болно, хатууч байж болдог байх нь. Иймээс бидний эргэн тойронд уусмал маш олон янзаар оршдог байна. Жишээлбэл үнэртэй ус цацлаа агаарт ингээ гой үнэр гардаг те. Үнэртэй ус маань агаартай очоод ийм нэгэн төрлийн жигэд холимгийг үүсгэж байгаа байхгүй. Тэрийг нь бид хэд үнэрлж чадж байна гэдэг чинь энэ агаарын холимог буюу агаарын уусмал гэж шүү гэж бодох нь шүү дээ те. За тэгвэл хэдүүлээ одоо нэг төрлийн уусмалыг бэлдэж болох нь болохгүй гэдгийг үзье заа юу. Ийм туршилт хийдэг ийм шийдэж чи өгдөг үлээ хуруу шилээд байх нь шүү дээ тий. За тэгвэл та нар бүгдээрээ нэг байгаа хуруу шилээд авч. За хуруу шилээ сайн ажиглах юм бол дээр нь зураас агаад. За хэдүүлээ энэ зураасыг хүртэл уснасаа хийж. За бүгдээрээ зураасын хүртэл уснасаа хийцэн тийм ээ? Юу гэж бодож байна? Маш. Тос. Тос байна тийм ээ? Маш зүг. Тос байна. За тэгвэл одоо хэдүүлээ энэ тосноос аваад за энэ тосноос хуруу шилтэй усан дээрээсээ хийгээд үзье. За одоо харж байгаарай. За нэг ийм л авах болно. За хэдүүлээ сайн ажиглая те. Дээр нь ингээд тос нь ялгаараа ганцаараа гараад ирсэн ба шүү дээ. Энэ хоёр нэгэн төрлийн болж холилдож гин үү? Холилдохгүй байна те. Яагаад холилдохгүй байгаа юм бол? Сайн таглаж. Маш сайн таглана шүү за. Хамаг хүчээрээ таглаарай. За одоо хамаг хүчээрээс ихсрээ. Сайн сэгсрээрээ холилдсон сэгсрээ шүү. За одоо харъя да. Энэ уусмал болсон уу? Болсон. Болсон уу? Сайн хардаа та. Дээр нь ингээд тос нь ялгараад гараад ирсэн байгаа. Тэгээд дээрэс нь энэ усан дотор нэм тосны жижиг бөмбөлгүүд л үүссэн байгаа болохоос энэ хоёр хоорондоо нийлж нэгэн төрлийн уусмалыг үүсгэж чадахгүй байна те. За ингээд тосон дээр ялгараад гараад ирсэн байна те. Тэгээд сайн ажиглах юм бол энэ усан дотор тос
усны жижиг бөмбөлгүүд үүссэн болохоос биш хоорондоо ингэж уусч нэгэн төрлийн жигэд уусаныг үүсгэж чадсан байна уу? Чадаагүй шүү дээ тий найзуудаа. Тос нь буцаад дээш хөөд гараад ирлээ тий. Тэгэхээр бүх бодис ийм уусамлыг үүсгэж чаддаг байна уу? Чадахгүй байна тий. Хамгийн том жишээ нь ус тос хоёр байх нь шүү дээ тий. Ус тос хоёр хоорондоо холилддоггүй учраас уусамлыг үүсгэж чаддгүй байх нэ. Яагаад вэ гэхээр ус тос хоёр хоорондоо ерөөсөө холилдохгүйгээр ийм хоёр үе үүсгэж оршдог болохоор тэгж хэлсэн байна шүү дээ. Зарим бодисууд нь туйлтай, зарим бодисууд нь туйлгүй байдаг. Тэгтэл нэг туйлтай бодисыг нөгөө туйлгүй бодистой ингээд холж штеп. Тэр хоёр холилдож чадахгүй. Яг ингээд бие биендээ дургуй учраас ингээд түлхэлцээд байдаг байхгүй юу? Харин ус тос хоёр бол яг тийм бодисууд. Ус маань туйлтай, харин тос маань туйлгүй. Тийм учраас хоорондоо түлхэлцээд ерөөсөө холилдож чаддаггүй байх нь шүү дээ. За хэдүүлээ ус тос хоёр туйлтай, туйлгүй учраас хоорондоо холилдож чаддгүй байна гэдгийг энэ туршилтаар харлаа тийм ээ. За тэгвэл одоо хэдүүлээ тэр шин чанар дээр нь үндэслээд өнгийн бороо оруулах туршилтыг хийж үзэх үү. Цаас аяган дээрээ за энэ ногоон зураасыг хүртэл тос хийчихье заа юу. Тос хийчихье. За бүгдээрээ бэлэн болцсон уу? Болцсон байна тийм ээ? Тий. За чинийх дээр жоохон төснө бич. Будаг. Будаг тийм яг зөв. Хүнсний будаг. За хэдүүлээ энэ будагнаас аваад за маш баг хэмжээтэйгээр тусааж өгье шүү заа юу. Нэг удаа тусаахтаа нэг туслыг. Тэгэх юм бол манай бороо маань илүү гоё юм. Жигэд болж харагдана. За ягаан өнгөтэй хийжлээ те. За хэдүүлээ бороо хийж байгаа юм чинь өөрөөсөө хийж байгаа юм чинь маш гоё олон төрлийн солонгорсон өнгөтэй бороо оруулъя тий. Тий. За синхэр өнгө бас хий. Ногоон өнгө хий. Та нар дуртай өнгөнүүдийг ашиглаад хийж болно шүү заа. За. Бороог ер нь ямар өнгөтэй байсан бол гоё доо гэж боддгоо тэр өнгөөрөө л хийгээрэй за. За. Загасны дүрс шиг юм жижигэн бөмбөлгнүүд болоод байна тий. Тий. Тэгэхээр яг саяны туршилттай маань адилхан энэ бодог маань тосон дотор бас уусаж чадахгүй байгаа болохоор ийм жижигэн бөмбөлгүүдийг үүсгэж байгаа байхгүй юу? За бүгдээрээ бодгоёг бэлэн болцсон уу? Болцсон. За одоо нэг талдаа цаас аяг авчиг. Тостой цаас аягаа нэг талдаа барьчих. 3 2 1 за бүгдээрээ хийгээрэй. Шууд зэрэг хийгээрэй. Дээс нүргөд харъя. Энэ дотор юу болж байна хүмүүс үү? Дээр нь юу болчих вэ? Энэ юу вэ? Тос байна тий. Тос маань уусахгүй учраас нэг үе үүсгээд нэг ганцаараа байж чинь тий. Доор юу болж байна? Өнгө үсэж байна. Өнгө үүсээд байна тий. Тий. Хийгээгүй шинэ өнгө хүртэл үүсээд байна тий. Тий. Нөгөө ус маань будагтайгаа холилдоод будаг маань ус руугаа ороод шууд ингэ тараа явчих чинь тий. Тий. Гэтэл тосон дээр ерөөсөө тэхгүй байсан шүү дээ тий. Тий. За хэдүүлээ сая усыг юутай гэж ярьлаа? Туйлтай. Яг зөв. Харин тос маань Туйлгүй. тийм учраас холилдох байгаа тий. Гэтэл будаг орж ирээд устай холилдчихлоо. Тэгвэл будаг юу вэ? Туйлтай. Туйлтай тийм ээ. За маш сайн ойлгосон бэ. Эхлээд тос ус хоёр холилдохгүй байсан. Дараа нь өнгө ус тос гурвыг нийлүүлэнгүүт будаг ус хоёр холилдоод өнгө гарсан. Төсөлтөнд гоё байсан. Тэгээд үүнийг уусмал биш эдрийг ойлгосон. Нөгөө тасан дээр будаг төрөхөр тэр зүгээр нэг нөгөө догой илбэртэй гараад зүгээр уусаад байсан. Бөмбөг үсээд байсан уу? Харин усан дээр хийхээр нөгөөх нь хальтаад харин тосон зүгээр үлдсэн. Ус тасаа би устгах ойлгож авлаа.
Таны туршилтаараа уусмал гэж юу байдгийг, зарим бодсууд хоорондоо уустдаг юм байна, уустдаг юм байна гэдгийг мэдэж авсан. За энэ юу вэ найзуудаа? За энэ юу вэ? Шилтэй. Хуруу шил. Яг зөв. За тэгвэл хэдүүлээ өнөөдөр энэ хуруу шилийг ашиглаад лава ламп хийдэг туршилт хийж үзээд бодисын талаар мэдэж авах нэ. За тэгвэл бодис гэж юу юм бол? Бодис гэх нөгөө нэг хүмүүс нь идэх зүйлтэй хэрэглэдэггүй туршилттай хэрэглэдэг нэг зүйл. За зүг байна. Бодис гэж юу вэ гэдгийг хамтдаа ойлгож авъя. Бодис гэдэг нь бидний эргэн тойронд байгаа орон зай эзэлдэг, жинтэй бүх зүйлийг хэлдэг. Жишээ нь ус, агаар, мод, чулуу гэх мэт. Бодисууд маш жижигхэн нүдэнд үл үзэгдэх өчүүхэн эсгүүдээс тогтдог бөгөөд тэднийг атом гэж нэрлэдэг. Атом олон янзаар нийлж өөр бодисуудыг үүсгэдэг учраас дэлхий дээр маш олон төрлийн бодис байдаг. Иймээс бидний барьж, амьсгалж, харж байгаа бүх зүйл бодис юм. Тэгвэл бидний амьсгалж байгаа агаар бодис мөн болов уу? Биш. Мөн шүү дээ найзуудаа. Шингэн, хатуу, хий бүх юм чинь бодис ихгүй юу? За тэгвэл хэдүүлээ өнөөдөр бодисыг ашиглаад лава ламп хийж үзнэ. За бүгдээрээ нэг хуруу шил авцгаая. За бүгдээрийнх нь урд цагаан өнгийн нунтаг бодис байна тийм ээ. Энэ тэгвэл юу юм болоо хөөхдөө? Надад чинь нөгөө ингээд өөр усад ингээд YouTube дээр ингээд ундаа тэр хийж байгаа дээрээс нь хийх юм нөгөө дэлбэрдэг Дэлбэрдэг тий. Тийм. Гэрт айл болгонд баг байдаг юм. Таад юу гэж бодож байна? За энэ юу вэ? Сод. Яг зөв сод шүү заяа. За хэдүүлээ хуруу шилээ ажиглах юм бол доор нэг зураас байна уу? Байна. Байна тийм ээ. Дээр нь бас нэг зураас байгаач. За одоо энэ доотлын зураасыг нь дүүртэл содноосоо хийж үгэй. За яг энэ доотлын зураасаар хийш үзье. За бүгдээрээ содо хуруу шилэндээ игээд бэлэн болчлоо тийм ээ. За энэ юу вэ? Будаг тий. Хүнсний будаг. За та нар ямар өнгөтэй лава ламп хиймээр байна? Хүссэн будгаа аваад 2 юм уу 2-оос 3 тусал авах хангалттай шүү за. 2-оос 3 тусал. За бүгдээрээ бэлэн болчихлоо тий. Сод хийсэн, хүнсний будаг хийсэн. За тэгвэл найзуудаа сод хатуу бодис уу, шингэн бодис уу, хий бодис уу? Хатуу бод. Хатуу бодис тий. Яг зөв. За тэгвэл энэ юу юм болоо? Надад тос. Тийм ургамлын тос байна тий. Ургамлын тос тэгвэл хатуу бодис уу, шингэн бодис уу, хий юу? Шингэн. За хэдүүлээ тосноосоо аваад дээдлийн зураас аваа штэ тий. Дээдлийн зураасыг хүртэл тосноосоо хийж үгэй. За бүгдээрээ тусаа игээд бэлэн болчлоо тий. Харъя. За одоо хэдүүлээ бүгдээрээ харъя. Доор нь хатуу бодис байна. Дээр нь шингэн бодис тос байна. Ялгаж харагдаж байна уу? Харагдаж байна тийм ээ. За одоо хамгийн сүүлийн шат. Энэ юу юм болоо? Шингэн бод. Шингэн бодис байна тий. Өнгөхгүй яг ус шиг харагдаж байна. Тэгтээ ус биш ээ. Та нар алюминий цуу мэдэх үү? Мэдэн. Уксус мэдэх үү? Байдаг гэрт байж идэв шүү дээ. За алюминий цуу болон уксус маань болохоор хүчлэлэг шин чанартай байна л да. За хүчлэлэг шин чанартай бодисыг сод буюу юм суйрлаг шин чанартай бодисын дээрээс одоо хэдүүлээ хийж үзье заяа. За эхлээд бүгдээрээ хийхээс өмнө энэ шиг харж байгаарай. Юу болохын эхлээд хэдүүлээ харцгаая. Юу болж байна? За бүгдээрээ чимээгүй байж байгаа сонсоод үзье да. Юу сонсогч юм? Дуурч юм. Яг зөв газтаа ундаа шиг дуурж ин тий. Доороос нь шүү дээ. Гэрэл тусгаж үзье тарай. Жижигэн мөнгөлгнүүд үүсээд байна. Энэ юу юм болоо? Хий байна тий. Яг зөв хий үүсээд байна. Газтаа ундаа шиг дуураад ийм
жижиг хийн бөмбөлгүүд үүсээд байна тий. Энэ нь болохоор сод болон уксус маань хоорондоо химийн уралд ороод дундаас нь хий үүсгэж байгаа байхгүй юу? За ингээд таглчингууд нэг удааг байхад энэ тагны маань дээдлийн ойр ингээд пүмбичдэг. Одоо харагдаж байна уу? Жохон пүмбигөөд байгаа биз? Яагаад пүмбигөөд байгаа юм бол? Надад ингээ хий ордог учраас ингээ хийг ингээ таглаад нөгөө гаргахдаггүй учраас ингээ дээшээ ба хөвүүлээд гэхүү хөвүүлж байгаа. Яг зөв. Үүсэж байгаа хий маань гадагш байгаа ингээ дээшээ хөөрөөд байна шүү дээ тий. Тэгээд дээдлийнхаа энэ тагийг түлхэнгүүт таг маань ингээ пүмбигөөд байна тий. За одоо бүгдээрээ хийж үзье. За та хэдийн маань туршилтынтой ингэж дөнгөж уксусаа хийсэн болохоор айгуу сайн хөдлөөд бөмбөлгүүд хийдүүн хийнүүд маань үүсч юм те. Гэтэл миний хайсан маань хүмүүстэй хартаа. Бөмбөг нь үүсээ нөгөө хийгүү болоо удцсан учраас ингээд доошоо. Тий яг зөв. Хий оруулахгүй удцсан учраас одоо хөдлөө болцсон байна те. За тэгвэл одоо хэдүүлээ буцаа чиний хөдлөж болох болов уу? Болно те. Яаж вэ? Онгоолууд тэгтээ жоохон зөөлнөр онгоо. За хэдүүлээ маш зөөлнөр онгоолгоод харцгаая. Шууд хөдөлж чинь тий. Жохон хий оруулсан шууд хөдөлж чинь. За одоо буцаагаад сайн таглаж. За та нар өнөөдрийн туршилтнаас юу ойлгож авав? Өнөөдрийн туршилтаас бодис гэдэг юу болохыг мэдсэн. Хүчин сод хоёрыг айлхаар бөмбөлөг үүсгэн тий яг зөв уруулд ороод бөмбөлөг үүссэн тий. За саад хийгээд бүрийн нэг ингээд өөрийнхөө үед гавж штеп. хий үүсээд бөмбөлгнүүд үүссэн тийм ээ. Юу хамгийн сонирхолтой байсан бэ? Бөмбөг хий ороод ийл. Яг зөв ингээд хий үүсэх нь амар сонирхолтой байсан тий. За сая хэдүүлээ эхний туршилт буюу өнгийн боргороо уусмал гэж юу байдгийг, ямар бодисууд уусдгийг гэдгийг мэдэж авсан. Хоёр дахь туршилтаараа бодис гэж юу юм гэж мэдэж авсан. За тэгвэл хэдүүлээ саяныхаа сурсан мэдлэгийг ашиглаад галтуул хийж үзцгээе. Багийнхаа нэрийг өгсөн үү? Үгүй шүү. За тэгвэл ярилцаад нэг нэр бодчих. Танаа баг ч гэсэн нэг нэр бодчих. Багтаа ямар нэр хөө? Надад нэг санал байна. Гэтэл хоёр ус нэг санал. Галтал юм байна. Нэг багийн найз. За найзууд гэдэг нэртэй юу? За тэгвэл танаа багийн нэр найзууд шүү заа юу? Галтал. За галтуул болон найзууд хоёр өнөөдөр галтуул хийж үзэх нэ. Таад галтуул хийж мэдгүй үү? Тэгмээс гал урсдаг. Тийм тий. Манай Монгол улсад галтуул байдаг юм болов уу? Байдаг. 3 төрөл хуваагдсан юм байна л да. За нэг нь болохоор бидний зурагтаар хардаг. Яг нөгөө нэг дотроос нь гал урсаж гардаг, дэлбэрдэг тий. Тэр галтуул буюу идэвхтэй галтуул гэж байдаг. За тэнгүүд идэвхгүй галтуул гэж байдаг. Тэр нь болохоор ингээд унтж байгаа галтуул заяа. Ингээд унтж байгаа. Тэгээд хизээний хүүдэр сэрээд дэлбэрч магадгүй тийм аюултай галтуулуудыг идэвхгүй галтуул гэдэг. Гурав дахь нь болохоор дахиж хизээж хасгааргүй болсон юм галтуулууд байдаг юм л да. Тэр галтуулуудыг нь болохоор унтарсан галтуулууд гэж нэрлэдэг юм байна. За тэгвэл одоо хэдүүлээ саяны олж авсан мэдлгүүдээ ашиглаад галтуул хийж үзнэ. За энэ юу вэ? Сод тийм ээ. Галтуулан дотроо хийн шүү заа юу. Нилээн их сод хийжээ. Харин та нарын бол жижигхэн байгааз. Тэгэхээр нэгээс 2 албаг байхад л хангалттай. За бүгдээрээ хуурай бодис содоо хийжлээ тийм ээ. За энийг аяга байгааз. За энэ дотроо хэдүүлээ туршилтанд маань ашигладаг шингэн бодисууд байгаа шүү заа юу. За тавьчих. Хүлээдэг хөөсний шингэн. Гэхдээ энэ туршилтыг хийж авах явцдаа хэдүүлээ өөр шингэн боогч юм уу эсвэл аяг тавгаадаг шингэн байдаг шүү дээ. Тийм шингэн эсвэл гарын шингэн савн ашиглаж болно шүү заа. За энэ хөөснөөсөө хэдүүлээ шингэн бодисынхоо аяган дотор ич.
За тэгээд туршилтанд ашиглагдж байгаа савныхаа хэмжээнээс шалтгаалаад бодисуудын маань хэмжээ өөрчлөгдөн шүү заа юу. За би нэлээд том савнд дээр хийж байгаа учраас иймэрхүү хэмжээтэй авчи. За та өөрсдийнхөө уулны хэмжээг харж агаад хэрэг ашиглах вэ гэдгээ бодоод хийш үү заа юу. За хөөснөөсөө хийч. За болно. За. Жиж. Энэ болох уу? За дахиад жоохон нэмж. За. Яа хөөсөө ийцэн тийм ээ. За энэ юу вэ? энэ чинь савуу шиг. Уксус тий. Уксус эсвэл алюминий хүчил ашиглаж болно тийм үү? Нөгөө хүчиллэг шинжтэй бодис учраас хэдүүлээ өнөөдөр уксус ашиглая. За уксуснасаа бас хийгээд за хэдүүлээ хөөсөн дээрээ алюминий цуугаа нэмээд ийм шингэн уусмал гаргаж авлаа тий. За одооч. За галтуул ямар өнгөтэй байдаг вүлээ? Улаан. Лава нь улаан өнгөтэй байдаг шүү дээ. Тий. Тийм. За тэгтээ хэдүүлээ өөртөө хийж байгаа юм чи өссөн өнгийнхаа галтуулыг хийж болно. За би хоол ийм улаан өнгөтэй галтуул хийлээ. За найзууд баг ямар өнгөтэй галтуул хийх үү? Би болоод энэ улбар шар гэж Улбар шарыг хийх үү? Тийм. За галтуул баг ямар өнгөтэй хийх үү? улаан. Улааныг хийх үү? Тийм. Савныхаа хэмжээг бодолцоод, уусмлынхаа хэмжээг бодолцоод үнсний будагнаасаа хийнэ. За ингээ улаан өнгөтэй уусмал гаргаад авчлаа тий. За ийм хатуу бодис буюу сод агуулсан ийм галтуулын маань сав байна. За ийм шингэн бодис хэдүүлээ гаргаж авсан тий. За одоо хэдүүлээ галтуулаад дэлбэлж үзнэ. За бүгдээ хамт олъё. 3 2 1 тэг. Галтуулж идэж дэлбэрээ хөөгөөд байна тий. Унаад байна. Энэ дотор юу болж байгаа юм бэлээ? Тийм. Хөөс харагдана. Найзууд болон галтуул баг маань дэлбэж харах уу? Шууд гин тэгэр. Шар өнгөтэй гарчдаг. За дэшиг гараад байна тий. За эхлээд хийхээс өмнө шингэн бодисыг хутгачих. За тэгээд гинт хийж хэр хийж. Яг улаан өнгөтэй болохоор яг л галтуулж гарагч юм тий. Тийм биш. Хоёр багийн маань туршилт хоёулаа амжилттай боллоо тийм ээ. Галтуулнууд маань бүгдээрээ дэлбэрслээ тий. За зөвчиг туршилтаа амжилттай болгосон юм чинь. Маш сайн туршилтаа хийлээ тийм ээ. За тэгвэл нь шүү дээ. Энэ дотор маань юу болсон бол? Энэ будагнаас нь олсон болов. За танай багийнхан тэгвэл будаг хийсэн учраас ингэж дэлбэрсэн гэж бодож байна уу? Тоор ч гэсэн санал нийлж байна уу? За тэгвэл юу гэж бодож байна? Соолноос усан гэж бодож байна уу? Алюминий цуу, сод, тэгээд хөөс им гурвал орнах гэж. Алюминий цүү, хөөс, сод гурван уралд орсон учраас галтуул маань дэлбэрсэн гэж үзэж байгаа юм тий. За тэгвэл нь штэ. Хоёр багийн маань бодож байгаа бодлууд хоёулаа зөв. За гэхдээ сод буюу энэ хатуу бодис байгаа штэ тий. Сод ч юм болохоор ийм суйрлаг шин чанартай бодисхгүй юу? За энэ суйрлаг шин чанартай бодисон дээр хэдүүлээ хүчлэлэг шин чанартай алюминий цууг нэмсэн тийм ээ. За тэнгууд энэ хоёр маань хоорондоо уралд ороод дээрээс нь хөөс байгаа учраас бүр их хөөсрөөд тэгээд бодог байгаа учраас яг галтуул шиг гоё юм өнгөтэй болгоод тэгээд өнөөдрийн маань галтуул дэлбэрсэн бахна шүү дээ. За тэгэхээр хоёр баг маань хоёулаа маш зөв ойлгосон гэж багш нь үзэж байна. Сод болон алюминий цуу маань хоорондоо уралд ороод хөөс байгаа учраас тэр нь нэмж хөөсрөөд
дундаас нь хий үсээд тэгээд өнөөдөр маань уруул явагдсан учраас галтуул бэлбэрсэн бахана шүү дээ, тэ. Энэ завсраар нарагдахаар энэ туулаа нь яаж ийн? Гүүгээд байна, тэ. За энэ туулаа гүүгээр яаж байгаа бол та нар гүүгээр яадаг вэ? Ядардаг, хөлөрдөг, тэ. Түл хөлс юу лээ? Хөлсөө. Хөлс бодис мөн гэлөө? Мөн тий. Өнөөдөр илүүлээ хөлсийг бодис мөн гэж үтсэн тий. Тэгвэл амьсгалаар гарч байгаа агаар бодис мөн үү? Мөн тий. Өнөөдөр хэдүүлээ бодис бидний хүрээлж байгаа бүх зүйлс чинь шингэн, хий, хатуу бүгд бодис юм байна гэж ойлгож авсан тийм үү? За тэгвэл энэ эргэж байгаа тоглоом хүмүүстэй бодис мөн болов? Мөн тий. Өнөөдөр хэдүүлээ хатуу, шингэн, хий бүтэцтэй эзлэхүүнтэй бүх зүйл бодис юм байна гэдгийг ойлгож авсан тийм үү? За өнөөдөр манай нэвтрүүлэгт маань 32 дугаар сургуулийн 3 Яа ангийнхан хүрэлцэн ирж бодис гэж юу гэдэг талаар мэдэж авлаа тийм ээ? Тийм. Үзэг шүүгтүүд маань ч гэсэндээ дөгдөө өвтөний мэдээлэлээр анги хамт олноороо ирж шинжлэх ухаантай танилцаж болно. 1, 2, 3 бодисууд Мансгүй.